За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийнхөө видео хичээлээр Finance Excel 2.0 загвар дээр эхний үлдэгдлийг хэрхэн оруулдаг тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ өргөхөснө. За Finance Excel загвар дээр эхний үлдэгдэл оруулахдаа бид big bal гэсэн командыг ашиглана. Big bal. За энийг хэдүүлээ protector командаар ингээд хамгаалчихъя. Өөрөөр protector гэдэг энэ команд маань за энэ тухайн шийдийг бүхэлд нь бол хамгаалчихъя. Хамгаалтанд оруулчихъя. Ямар нэг өөрчлөлт боломж байхгүй хамгаалтанд оруулж байгаа гэсэн. За ингээд эндээсээ бид big bal командыг өгөхөд за эхний үлдэгдэлд оруулах талбар бол ингээд нээгдэнэ. Bal C1 за тэгээ огноотой. За эхний үлдэгдэл оруулах огнооны мэдээлэл бол энэ content гэсэн энэ шийдэн дээр оруулсан энэ огнооны мэдээлэлтэй адилхан. Өөрөөр хэлбэл бид 2022 оны 12-ийн 31-ний байдлаарх үлдэгдлийг эхний үлдэгдэл болгож ашиглана гэсэн баланс дээр. За эхний үлдэгдэл оруулахаас өмнө за бид шаардлагатай бүх данснуудыг эхлээд нээсэн байх хэрэгтэй. Ашиглагдах бүх данснууд. За би энэ дээр данс нээгдье. За энэ төгрөгийн кассыг бол ашиглана. За $10 кассыг бол ашиглана. За авлагын данс үсгэдэг. За жавхлан төгс авлагын данс үсгэж. Жавхлан төгс за авлагын данс. За энэ маань төгрөгийн данс байна. Энэ авлагын данс учраас эмгэгтрийн код нь хувь хүнээс авах авлага 1202 1202. За валютын төрөл нь төгрөг байна. За ингээд approve. Шинэ данс үсгэх үү? Yes. За бараа материалын данс үсгэж. Бараа материалын данс. За бараа материалын данс. За бараа материалын данс 1700 гэсэн кодон дээр үүснэ. За энийг би 1700 гэсэн код оруулаад за валютын төрлийг нэмэнтээ. За ингээд approve yes. За одоо өглөгийн данс үсгэх нэг. За жавхлан төгс өглөгийн данс. За ингээд. За энэ дээр 21.03 хувийн дэх өглөг. За валютын төрлийг нэмэнтээ. За approve. За ингээд yes. За одоо эзний өмчийн данс. За хувьцаат капитал хийдэг. Хувьцаат капитал. За хувьцаат капитал маань ерөнхий дэвтрийн код нь хувийн өмч буюу 3102. 3102. За валютын төрөл нэмэнтээ. Approve yes. За ингээд би шаардлагатай бүх данснуудаа үсгэжлээ. За энэ үлдэгдлийг би татаад энэ эхлэх дуусах хоног ингээд оруулчаарай. Энийг би дараа нь тайлбарлана. За энэ бол нөгөө гүйлгээ эдний байдлаар татах уу гэдэг л хоёр огноо л доо байна. Энэ чинь нөгөө эхлэх дуусах дунд нь ямар гүйлгээ гарсан. Ер нь гүйлгээ баланс гэсэн үг. За ингээд calculate командыг өгөхлөөр яг. За ямар нэгэн үлдэгдэл ороогүй учраас бүгд тэг гарч ийн гэсэн үг. За одоо үүсгэсэн данснуудаа эхний үлдэгдлийг оруулж ий. За энэ дээр big bal гэсэн команд өгнө. За төгрөгийн касс. За энэ дээр 100,000 төгрөгийн үлдэгдэл байжээ. За $10 кассан дээр $50 байсан. За энэ дээр яг валютаарх дүнгийн бичсэн шүү. Төгрөг төрүүлэхгүй яг тэр валютаарх дүнгийн. За авлага буюу за 250,000 төгрөгийн авлага байна. За бараа материалын дансан дээр за 827,770 гэсэн ийм дүн байна. За өглөгийн данс. За энд хасах 350 1 2 3. За энэ загвар дээр актив болон зардлын данс нэмэх тэмдэгтээ орно. За пассив болон орлогын данс хасах тэмдэгтэйгээр орно гэсэн үг. За энэ дээр нөгөө жавхлан төс өглөгийн данс маань өөрөө пассив учраас энэ дээр хасах 350 хасах тэмдэгтэйгээр оруулж өгч байна. За эзний өмчийн данс буюу хувьцаат капиталыг хасах 1 сая төгрөг байна гэдэг. За ингээд эхний үлдэгдэл оруулчлаа. Эхний үлдэгдэл. За энэ арилжааны ашиг алдагдлыг хэднэр бол яг энэ үлдэгдлгүй байж болно. Яг үлдэгдэлтэй бол ингээд үлдэгдлийн бичээд өгч болно л доо энэ дээр. Эднэр бол нэг өөрчлөгддөггүй байнгын байж идэг тогтмол данс гэсэн үг. Би нэг өмнөх техникийн зөвлөмж дээр та бүхэнд тайлбарласан байгаа эдгээр данснуудыг. За одоо ингээд гүйлгээ татъя. За гүйлгээ татахад за тайлангийн зөрүү тэг буюу одоо бидний эхний үлдэгдэл юутай эхний үлдэгдлийн баланс тайлангийн зөрүү тэг болоод баланс тэнцэж байна гэсэн үг.
За ингээ үзэхэд яг энэ доор 0 байх хэвээр. За энэ тайлангийн дөрөв бас 0 гэсэн байна. За тэгэхээр бидний эхний үлдэгдэл ингээ орчлоо гэсэн үг. За энэ үлдэгдлийг харахдаа бид нар төгрөгөөр харж болно. За мөн валютаар ингээ харж болно. Хоёр сонголттой. Тухайн валютаар нь харъя гэвэл энэ валют гэсэн сонголтыг хийгээд за calculate гэсэн команд үг. За тэгэнгүүт яг дансны үлдэгдлүүд бүгд тухайн валютаар харагдана гэсэн үг. Төрөггүй байдлаараа. Одоо манай тэр ганцхан $10-аас $50 үлдэгдэлтэй учраас энэ дээр зөвхөн шууд валютаар харагдаж байна. За энийг хэрвээ төрүүлж харъя гэвэл төгрөгөөр нь ингээ сонгоод тэгээд яв calculate гэсэн команд өгчнөө. За ингүүд тайлан маань ингээ тэнцэл харагдаж байна. Бүгд төгрөг илэрхийлэгдээд. За энийг би үүлгээ татах эхлэх огн бол тодорхой 12 сарын 31-ний бол тий. За энийг би 1 сарын 31 болгоё. 22 оны 1 сарын 31. За ингээд calculate команд өгье. За ингээд татчихлаа. Гүйлгээ татчихлаа. За тэгсэн чи юу болсон? Тайлангийн зөрүү 2343 төгрөг зөрчсөн тайлан. За энэ яагаад зөрчив? Ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байхад энэ тайлан дээр зөрүү өсчлээ. Өөрөөр хэлбэл 1 сарын 31-ний байдлаар энэ дээр энэ зөрүү өсчлээ. За энэ бол нөгөө валютын ханшийн тэгшэл хийж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ $50 ханшийн өөрчлөлтөд шалтгаалсан ханшийн тэгшдэг нь 2343 төгрөгөөр ингээд балансыг зөрүүлчихэж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар нэгэнт одоо ингээд эхний үлдэгдэл дээр валют ороод ирсэн. За тэгээд 1 сарын 31-ээр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй тэгсэн мөртлөө 1 сарын 31-ээр үлдэгдэл татаад ийм байгаа юм чинь энэ дээр ханшийн тэгшэл хийх хэрэгтэй гэсэн үг. За ханшийн тэгшэл хийх процесс бол маш амархан. Ерөөсөө л RRV гэсэн шийдвэрөөр ороод calculate гэсэн команд өгч. Ханшийн тэгшэл хийх үг чинь yes. Хийгчлээ. За энэ дээр ханшийн тэгшэлүүд ингээ ороод. За одоо ханшийн тэгшэл хийсэн учраас calculate гэсэн команд өгч. Одоо нөгөө тайлангийн зөрүү маань 0 болчихлоо. Яагаад тэгэхээр энэ дээр ханшийн тэгшэл ороод ирж байгаа гэсэн үг. 2343 төгрөгийн ханшийн тэгшлийн зөрүү. За ингээд л бидний баланс тэнцвчлээ. Эхний үлдэгдлээ оруулчлаа. За одоо бидэрт юу хийх вэ гэхээр гүйлгээ хийх процесс үлдсэн гэсэн үг. За ингээд гүйлгээ хийх процессыг хэлүүлээ дараагийнхан техникийн зөвлөмжөөр судлах болно. За анхаарал тавьсан баярлалаа. За асууж тодруулах зүйл байвал сэтгэл хэсгээр дамжуулан асуулт асуугаарай.